За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 16-ны өдөр байна. Гитлэл номны 5, 6, 7 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 5 дугаар бүлгээс эхлээд уншийе. Үүний дараа Мойсе, Аарон хоёр Египтийн хаанд бараалхан мөнхийн эзэн Израиль түмний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн энэ үгийг хэлж байна. Миний хүмүүс цөл газарт очин намайг хүндэтгэх их баяр ёслолыг тэмдэглэх учраас тэднийг явуулсгой гэв. Гэтэл Египтийн хаан хэлсэн ёсоор нь л Израильчуудыг чөлөөлж байх ёстой. Тэр мөнхийн эзэн чинь хин юм бэ? Би тэр мөнхийн эзнийг чинь огт мэдэхгүй. Тэр тусмаа Израильчуудыг бүрч явуулахгүй гэж хариулв. Тэгэхдээ тэд еврейчүүдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн бидэн дээр хүрэлцэн ирлээ. Тиймээс бид цөл газарт 3 хоног байж мөнхийн эзэн ертөнцийн эзэндээ өргөл өргөх хэрэгтэй болж байна. Биднийг явуулахыг танаас гуй. Тэгвэл бид түүнээс шийтгэл авч өвчин тахал эрд сэлмэнд өртөн үхэж өргөдөж болзошгүй нь гэв. Гэтэл Египтийн хаан тэдэнд хэлэхдээ Мойсе, Аарон та хоёр яагаад хүмүүсийг ажлаас нь хүндэрүүлэх гээд байна? Та нар өөрсдөө ч гэсэн буцаад ажилдаа орцгоо. Та нар харахгүй байна. Тэр хүмүүс чинь өсч үржээд ийм олон болж байхад ажлаас нь хүндэрүүлээд авч явна гэдэг нь ямар учиртай юм бэ гэж. Тэр өдөртөө Египтийн хаан еврей үндэстэн боолуудыг харгалзаж буй Египтүүд болон еврей даамлуудад хандсан зарлиг буулгахдаа тоосго цогхоход хэрэгэлдэг сүрлийг нь тэдэнд үүнээс хойш бүү хангаж байна. Тэд өөрсдөө бэлтцгийг. Гэхдээ үүнээс болоод урдын хас бага ажил хийн гэсэн үг биш шүү. Яг л урдын гаргадаг байсан тоосгоо бэлдэх болно. Тэр залхуучууд хийх юмгүй болохоор бол бид ертөнцийн эзэндээ өргөл өргөмөр байна явуулаач хэмээн гонгинод байна. Тэгвэл хүнд ажиллаар дараад өгсөв. Үүнээс болоод тэд зай завгүй ажиллахдаа элдвийн худал яриаг сонсохч завгүй болно гэв. Улмаар нөгөө харгалзагч нар болон еврей даамлууд боолчууд дээр ирээд эзэн хааны тушаал энэ байна. Үүнээс хойш та нарт сүрэл хангаж өгөхөө боллоо. Сүрлээ энэ тэндээс өөрсдөө цуглуулан олцгогдов. Гэхдээ ажил чинь үүнээс болоод багасна гэсэн үг биш шүү гэжээ. Тийхүү еврейчүүд сүрэл олохоор орон даяар эрэлт гарan тариан талбайд хатаж хоцорсон тарианы язоорыг хүртэл ухаж авдаг болов. Египт харгалзагч нараа тэднийг шавдуулан сүрэл хангаж өгөхөд хийдэг байсан тэр л ажлаа өдөр бүр гүйцэтгэн шүү гэцгэх болжээ. Улмаар харгалзагч Египтүүд өөрсдийн томилсон еврей даамлуудыг ташуурдан урдын адил тоо хэмжээний тоосгыг одоо яагаад гаргахгүй байна хэмээн шаардах боллоо. Эцэст нь еврей даамлууд эзэн хаанд бараалхаж учирлан хэлэхдээ зарц биднийг та юунд ийхүү шахаж байна? Одоо бидэнд сүрэл өгөхөө болсон хэрнээ тоосго хийгээд бай хэмээн шаардаж байна. Та болгоож үзнэ. Зарц бид нар чинь үүнээс болоод ташуурын амт үзэж байхад үүнд танай хүмүүс л буруутай биш үү гэхэд хаан та нар залхуудаа залхуу. Тэгээд л мөнхийн эзэндээ өргөл өргий явуулаач гэж гуйгаад байгаа юм. За явж ажиллаа хийцгээе. Ямар ч сүрэл та нарт өгөхгүй. Гэхдээ урдын гаргадаг байсан тоосгоо одоо ч гаргах болно шүү гэж. Урдын гаргадаг байсан тоосгоо одоо ч гаргах болно гэсэн үгийг сонсоод юутай хүнд байдалд орсноо еврей даамлууд ойлголоо. Тэднийг хааны ордноос гарч ирэхэд нь Мойсе, Аарон хоёр хүлээж байгаад угтан тосов. Тэгэхэд нь еврей даамлууд мөнхийн эзэн та хоёрыг шүүх болтугай. Та нараас болоод Египтийн хаан болон түүний төшмөдийн өмнө бид буруутан боцгоож байна. Биднийг алах зэвсгийг та хоёр тэдний гарт бариулж илдэг. Тэгэхэд нь Мойсе мөнхийн эзэнтэй ярьж "Эх эзэн минь, та юунд өөрийнхөө хүмүүст ийм муухай юм хийгээд байна? Ийм болвоос та намайг юунд нааш нь явуул?
Би энд ирээд таны нэрийг барин байж эзэн хаантай ярьснаас хойш тэр улмал хорон санаатай болж байна. Та үнэндээ өөрийнхөө хүмүүсийг аварсангүй шүү дээ гэлээ. За үргэлжлүүлэн 6 дугаар бүлгийг уншийе. Гэтэл мөнхийн эзэн хэлэхдээ Египтийн хааныг хэрхийг минь чи одоо харна. Миний хүчит гар оролцвол миний хүмүүсийг тэр явуулахаас өөр аргагүй бол. Тийм ээ. Нэгэнт миний хүчит гар оролцвол тэднийг тэр газар нутгаас хөөн зайлуулах болно гэв. ертөнцийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ би бол мөнхийн эзэн болоо. Урд нь би Израиль түмний өвөг дээдэс болох Авраам, Исаак, Яаков нарт өөрийгөө харуулan хязгааргүй хүчит ертөнцийн эзэн гэдгээ таниулан тэдний өмнө хүрэлцэн ирж байсан юм. Харин би мөнхийн эзэн нэрээ тэдэнд таниулж өгөөгүй болоо. Би өөрийн хийсэн гэрээг тэдэнтэй тогтоож харин нутгийн иргэд мэт нүүдлэн сууж Хянан орныг нь тэдний эзэмшил нутаг болгож өгөхөөр амласан билээ. Улмаараа би Египтийн дарлалд боолын дөнгөн буй Израиль түмний ёолох дууг сонсохдоо урдын тогтоосон тэр гэрээгээ эргэн санссан болоо. Тиймээс чи дахин Израильчуудтай уулзаад миний үгийг хэлсгүй. Би бол мөнхийн эзэн болоо. Би та нарыг Египтийн дарлалаас чөлөөлөн гаргаж, би та нарыг боолын гинжээс салган суллаж, миний сунгасан хүчрхэг гараас та нар эрх чөлөөг хүлээн авч, хүч чадлыг минь олж харан, хатуу шийтгэл минь хаана буухыг үзэх болно. Би та нарыг өөрийн ард түмэн болгож, би та нарын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн болно. Тиймээс та нарыг Египтийн дарлалаас чөлөөлөн гаргасан мөнхийн эзэн, өөрсдий чинь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн гэж хэн болохыг та нар танина. Та бүхний өвөг дээдэс болох Авраам, Исаак, Яаков нарт өгөхөөр ам тангараг тавьж байсан тэрхүү нутагтаа би та нарыг одоо дагуулan аваачаад үеийн үед өмч болгон өгч өвлүүлэн үлдээн. Би бол мөнхийн эзэн болоё гэв. Мойсе энэ үгийг Израильчуудад хэлсэн боловч хүнд бэрх дарлал үзээд нэгэнт урам зориг мохож сэтгэлээр унсан тэд хэлсэн үгийг нь анхааран хүлээж авсангүй. Тэгэхэд мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ за чи одоо Египтийн эзэн хаанд дахин бараалахад Израильчуудыг нутгаасаа явуулж өгөхийг түүнээс гуйсгоо гэхэд нь Мойсе харуу та Израильчууд хүртэл намайг сонсохгүй байхад Египтийн эзэн хаан тоож сонсох уу да. Үг хэлэх чадваргүй минь илэрхий байна шүү дээ гэж. Гэвч мөнхийн эзэн Мойсе Аарон хоёртой яриад Египтийн эзэн хаантай ярилцаж хэлэлцэн Израильчуудыг Египт нутгаас дагуулan гаргах үүргийг тэдэнд хүлээлгэн өгсөн бол. Олон жилийн өмнөх эцэг өвгдийнхэн түүхийг үзвэл Яаковын анхны хүү Рүүбен нь 4 хүүтэй байсныг Ханух, Палу, Хецрон, Харим гэдэг байжээ. Энэ дөрв бол Израилийн Рүүбен овгийнхны өвөг дээдэс болно. Яаковын хүү Симон 6 хүүтэй байсныг Имүгээл, Яамин, Охад, Яахин, Цухаар, Шуул гэдэг байсан бөгөөд энэ 6 нь Израилийн Симон овгийнхны эцэг өвгөд юм. Шуул нь Хянан үндэстний нэгэн эхнэрээс төржээ. Яаковын хүү Левийн 3 хүүг Гишүүн, Хихат, Мерар гэдэг байсан бөгөөд энэ 3 нь Лев овгоос үүссэн омгуудын өвөг дээдэс болцгоо. Лев нас барахдаа 137 настай байлаа. Левийн Гершүүн нь 2 хүүтэй байсныг Либни, Шими гэдэг бөгөөд энэ хоёр нь олон үр садтай болжээ. Левийн Хихат нь 4 хүүтэй байсныг Амрам, Яцхаар, Хеврон, Үзэл гэдэг байв. Хихат нь 133 таадаа нас баржээ. Левийн Мерарын 2 хүүг Махил болон Мууш гэдэг байв. Лев овгийнхны үе удмаас үүссэн гэр бүлүүд гэвэл энэ болоо. Хихатын хүү Амрам нь эцгийнхээ төрсөн дүү бүсгүй Юхеведийг эхнэр болгон авч түүнээс нь Аарон, Мойсе хоёр төржээ.
Амрав нь 137-тойдоо нас барав. Хихатын хүү Яцхаар нь Хуура, Нефег, Зихэр гэдэг хүүгүүдтэй байлаа. Хихатын хүү Үзэл нь Мишагил, Элцафан, Сетир гэдэг хүүгүүдтэй байжээ. Аарон нь Аминадавын Нахшуны бүсгүй дүү Элишевийг гэргий болгон авч Надаб, Абиху, Элиазар, Итамар гэдэг хүүгүүдтэй болсон байна. Ицхарын хураах нь 3 хүүтэй байсныг Асер, Элиханах, Абиасаф гэдэг бөгөөд тэд тус бүрдээ 3 омог болцгов. Аароны хүү Элиазар нь бүтээлийн охтуудын нэгийг гэргий болгон авч Пинхас гэдэг хүүтэй болжээ. Эдгээр хүмүүс нь Лев овгоос үүссэн омог отгуудын өвөг дээдс болно. Тэдний дотроос Аарон, Мойсе хоёр нь хамгийн алдартай хүмүүс агаад мөнхийн эзэн энэ хоёрт хандан Израилийн бүх овгийг Египт нутгаас дагуулan гаргасгүй гэж хэлсэн байна. Египтийн хаан дээр бараалхан ороод Израиль түмнийг Египт нутгаас дагуулan гаргах тухай ярьсан 2 хүн бол Мойсе, Аарон нар байлаа. Мойсег Египтэд байхад нь түүнтэй ярьсан мөнхийн эзэн тэр өдрөө түүнд дахин хандж "Би бол мөнхийн эзэн болоо. Миний хэлсэн бүхнийг чи Египтийн хаанд хэлсэхүй" гэв. Гэтэл Мойсе мөнхийн эзэнд хариу хэлэхдээ "Харуу та, Египтийн хаан намайг тоод сонсхоо да. Би чинь үг хэлэх чадваргүй хүн шүү дээ" гэжээ. За үргэлжлүүлэн 7 дугаар ишлэлийг уншийе. 7 дугаар бүлгийг хамт уншийе. Тэгтэл мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь харж бай. Египтийн эзэн хаанаас давуу эрх мэдлийг би чамд өгнө. Ах Аарон ч чамайг төлөөлөн ярих болно. Чи миний тушаасан бүхнийг хэлж өгөхөд ах Аарон ч Египтийн хаан дээр очиод Израилийн ард түмнийг нутгаасаа гарган явуулахыг түүнээс шаардах болно. Гэвч би Египтийн хааны сэтгэл зүрхийг улам хатуу зүрүүд болгоно. Тиймээс би Египт оронд хичнээн их гайхамшиг хийн үзүүлэх боловч эзэн хаан нь чиний үгийг сонсохгүй. Тэгэхэд нь би Египтүүдэд удаа дараа урд урдынхаас хатуу шийтгэл оноосноор үүний үр дүнд миний сонгож авсан Израиль үндэстний бүх овгууд эцэст нь Египтийн нутгаас чөлөөлөгдөн гарна. Тиймээс би хүчрхэг гараа далайн Египтүүдэд хатуу шийтгэл оноож Израиль түмнийг тэдний дундаас дагуулan гаргахад тэд намайг таньж аван мөнхийн эзэн болохыг минь гарцаагүй ойлгоно гэв. Мойсе Аарон хоёр тийхүү мөнхийн эзний хэлсэн бүхнийг ёсоор нь гүйцэтгэлээ. Египтийн хаанд бараалхан орж ярилцахдаа Мойсе 80 настай, Аарон 83 та байжээ. Мөнхийн эзэн Мойсе Аарон хоёрт хэлсэн нь "Хэрэв Египтийн хаан та нарт тэгвэл миний өмнө ямар нэгэн гайхамшигт баталгаа харуулсгай гэвэл чи Ааронд хандан таягаа аваад эзэн хааны өмнө хайсгай гэж хэлээрэй. Таягийг шидэнгүү тэр нь хэвлэр явагч амьтан болно" гэв. Тиймээс Мойсе Аарон хоёр Египтийн хаанд бараалхан мөнхийн эзний хэлсэн бүхнийг гүйцэтгэж Аарон эзэн хаан болон түүний түшмэндийн өмнө таягаа хаяхад тэр нь хэвлэр явагч болон хуурчээ. Тэгэхэд нь эзэн хаан өөрийн эд шидэн элвчин мэрэгдийг дуудан ирүүлэхэд далдын хүчээр тэд ч бас адилхан зүйлийг хийн үзүүлцгээв. Тэнд ирсэн хүн бүр таягаа хаяхад тэр нь хэвлэр явагч болон хуйрлаа. Гэтэл Аароны таягнаас үүссэн хэвлэр явагч тэдний бүх хэвлэр явагчдыг залгиж орхив. Гэвч мөнхийн эзний хэлсэн ёсоор болж Египтийн хааны сэтгэл зүрх зөөлрсөнгүй агаад Мойсе Аарон нарын үгийг тэр огт ойшоосонгүй. Тэгэхэд нь мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Египтийн хаан хатуурхан миний ард түмнийг явуулахаас татгалзаж байна. Өглөө Нийл мөрөн рүү очих үед нь чи хаантай уулзахаар гарсгав. Тэгэхдээ урд нь могоо болгон үзүүлж байсан тэр таягаа аваад Нийл мөрний эрэг дээр очин хааныг хүлээх хэрэгтэй. Ингээд чи түүнд энэ үгийг хэлсгүй. Мөнхийн эзэн еврейчүүдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн намайг явуулан энэ үгийг хэлж байна. Үүнд миний хүмүүсийг чи явуулсгай.
тэд цөлд очиод намайг өргөмжлөн хүндлэх ёстой. Гэтэл чи одоо болтол үгийг минь үл ойшоо. Тиймээс мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Чи одоо миний хэн болохыг харах болно. За харж бай. Гартаа барьсан таягаараа би Нийл мөрний усыг цогхоход голын ус цус болон хувирна. Тэгээд мөрөн голын бүх загас үхэхэд Египтүүд бохирдож өмхөрсөн уснаас уухаас сэжиглэн жигсчихэх болно гэж хэлсгүй гэв. Мөнхийн эзэн цааш нь хэлэхдээ Ааронд чи энэ үгийг хэлсгүй. Таягаа аваад Египт нутагт буй ил задгаа ус, мөрөн, гол, сувг, нуур, цөөрөм, усан сангийн дээгүр таягтай гараараа зангахад бүгд цус болон хувирч Египт орон даяарх бүх ил задгаа ус цус болно. Ус агуулдаг модон хувин чулуун савнууд доторх ус хүртэл цус болон хувирна гэв. Мойсе Аарон хоёр мөнхийн эзний хэлсэн бүхнийг ёсоор нь гүйцэтгэж Египтийн хаан болон түүний ноёд түшмдийг харсаар байтал Мойсе таяга далааж байгаад Нийл мөрний усыг цогхоход мөрний ус цус болон хувирлаа. Тэнхүү мөрөн голын бүх загас үхэж Нийл мөрөн бохирдон өмхирч Египтүүд Нийл мөрнөөс ус уух аргагүй болжээ. Түүгээр ч барахгүй Египт нутаг даяар буй ил задгаа ус бүгд цус болон хувирв. Гэтэл Египтийн элевчид мөн адилхан зүйлийг хийж үзүүллээ. Мөнхийн эзний хэлсэн ёсоор хааны сэтгэл урдын адил хатуу хэвээр байсан учраас Мойсе Аарон хоёрын үгийг тэр огт ойшоосонгүй. Египтийн хаан ордныхоо зүг буцахдаа энэ бүхнийг юмн чинээнд ч бодсонгүй. Нийл мөрнөөс ус авч уух аргагүй болсон учраас Египтүүд мөрөн голын эргийг дагуулan нүх ухаж ус авдаг болцгоо.